Сайн бацхан эрхэм өдөөд үзэгчтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Бид бүхэн яг одоо нэгдсэн эмнэлгийн төрөх тасагтаар хүрэлцэн ирээд байна. Энд ирсэн шалтгаан маань гэх юм бол жилд 2500-аас 2600 их амаржуулдаг энэхүү төрөх тасагт маань иргэн Эсполатын гомдлын мөрөөр ирсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол иргэн Эсполатын эхнэр энэ сарын 4-ний өдөр энэ эмнэлэгт амардсан байгаа. Энэтэй холбоотой энэхүү гомдлын мөрөөр орж дэлгэрэнгүй мэдээллийг авцгаая. Qo'zg'olishni Тэнд нэг саад гэсэн дэ босоо нэг гэсэн. Киш гэсэн юм. Осон байлаас яг дайргал дөрвөөр яг қандай чара болдоо осон. Имчилгээс мэ? Имчилгээс дэвжсэн дий брейк прогред. Та ер нь төрх эмнэлэгтээ хизээ ирсэн бэ? Би урчтал 8 удаас. 8 үед бид нэр дуудлага дуудсан. Дуудлага дуудахад биднээс бензин байхгүй өөртөө машинаар хүрээд ирсэн. Тэгэхэд тэр хүмүүс нь утсаар манад ийм ачаал ихтэй байна. Тэрүүний машинад бензин алгаа байна. Та нар өөрийнхөө машинаар унаа хөлтөй бол авчираад өгвөл яасан авчирууд яасан. Тэгэхээр бид нэр өөртөө машинаар ирсэн. Ирэхэд эмч байгаагуудад мессаж руу явсан гэдээ бид нар хүлээж агаад эмч ирээд үзээд хүүхд чинь 1.5 юугаар нээлт өгсөн байна гэсэн. Тэгээд доор амрах байранд хэвтүүлсэн. Тэгээд шөнийн 1:30-д амрах байранд хүүхдтэйг өвдөж эхэлсэн юу мэдэгдэж эхэлсэн. Тэгээд би сүүлэгчд гэлээд дээш гарч дахиад үзүүлэхэд нэлээд нээлт өгсөн байна гэдэг хэвтүүлсэн. Тэгээд хэвтүүлээд өвдөд байж агаад өдрийн бүр 12 цаг болсон. Тэгээд 12 цаг болоход ээлж солигдоод оюун дэлгэр эмчээс ээлж солигдоод энэ эрэгтэй эмч авсан. Тэгээд сүрэнжаа гэдэг эмч авсан. Тэгээд ирээд шууд дуудаад надад усыг чинь гаргана гэж хэлэхгүйгээр шууд өндөр орон дээр гаргаад үзснээр шууд усыг гаргасан. Надаас юу ч асуугаагүй. Тэгээд өвдөлтөө өгчээсэн. Баг зэрэг өвдөлтөө өгчээсэн. Тэгээд усыг авсны дараа өвдөлтөө өгөхөө болсон. Ерөөсөө өвдөлтөө өгөхөө болохоор би гадагшийн ээж рүүгээ залгаад өвдөлтөө өгөхөө болж хэлээрээгээ дахиад хэлсэн. Нэг сүрэнжаа гэдэг эмчийн дугаараа болоод тэрлээ утсан чинь бид нэр төрүүлэх гэж төрж яана. Тэгээд күйкөд үйлээд над руу нэг удаа уцаар яриад тэгэл утсан унтраасан. Тэгээд тэр үед надад ямар ч өвдөлтөө өгөхгүйгээр би унтцсан. Тэгээд яагаад ирээд энэ шингэн хийхэд нь багаар өвдөлтөө өгч эхэлсэн. Тэгээд багаар өвдөлтөө өгч эхлээд тэгээд өндөр орон дээр гаргаад над дээр нууслаа гэж юмч төрүүлэхээр үлдсэн. Ганцаараа тэгээд тэр үед дүлэлтөө өгч чадчихсан байх хүчтэйсэн. Тэгээд юу ахт нь дээрээс нь дарж өгөх хэрэгтэй ингээд сүрэнжаа юмчд хэлэхэд яс үндэсний ялгаа гаргаад би хотон хүүхдээ чинь дарж чадахгүй юм байна. Та нар өөртөө төрүүлээд би төрүүлэхгүйгээ яваад өгсөн. Тэгээ хит нуудаа тэр хүн араас нь очоогүйгээд тэгээд чадахгүй тэгээ ганцаараа тэр эмч хойлохнаа дүлээд эмчийн буух цаг нь болоод тэгээ би төрч чадахгүй миний хүч бүр байхгүй болоод ирсэн чинь дараа нь ураалган гэж эмчгээд ээлж солигдож ирсэн ураалган гэж тэгээд амар олон сүүлэгч ирсэн. Тэгээд эмэгтэй сүүлэгчнүүд дарахад хүч хүрэхгүй байх гээд тэр эмчийг дарж өгөх гэхлээр та нарын өөрсдөө чинь би хүний дарж өгч чадахгүй юм. Тэгээд яагаад сүүлдээ бүр гуугаад тэгээд миний бүр хүч байхгүй дүлж чадахгүй болоход аппаратаар татаж эхэлсэн. Тэгээд аппаратаар татаж эхлэхэд аппарат амар олон удаа сугараад 2-3 удаа хэрэглэх хэвээр аппаратыг 6 удаа хэрэглэсэн. Тэгээд 6 удаа хэрэглэсэн. Дээрээс нь согтуу байсан. Тэгээд бүр хил амар их дуран. Сүрэнжаа юмч яг хэдийд согтуу байдал ирсэн. Яг анх эмнэлэгт ирэхэд ерөөсөө эмнэлэгт ирэхдээ согтуу байсан тэр хүн. Миний бодлоор ерөөсөө эмнэлэгт ирэхдээ согтуу байсан. Надад урж ирээл зүгээр хазаа хүмүүсийг муурлал инээ тэрэг ял гараа яваадсан. Би тэгт нь юу ч хэлээгүй. Тэгээд та буруугаар ойлгож хүн болгоно адилхан биш гэж хэлээд гарсныхаа дараа явж байгаа тэгээд ирээд шууд өрлөөд эхэлсэн. Чамаг хин хазаа хүнтэй суугаж хэлсэн. Чи өөртөө жилхэн монгол хүн олоод суух чи яасан юм бэ? Тэгээд ойдл хийж явахдаа ч гэсэн шууд зодож байсан. Миний гүйгтэй чи юу гэж казак хүнтэй суусаа чи хотон залуу чамд болцсонгүй юу гээл юу яаж хоорондоо
нөгөө уйдал тавьж авах хоорондоо ингэж гуй муур өрн цогч чимхэд татаж тэгж дурамжилсан байл. Ерөөсөө хүүхдэд анхаарал тавиагүй. Тэгээд би дүлх ямар ч хүчгүй болсон байхад чи хүүхдээ өөрөө алах гэж байгаагаа мэдэж гин үгээд тэгээд ерөөсөө өлдөөд анхны төрөлд минь их тэгээд ямар ч дүлх аргачлалыг ч хөтөл заагаагүй надад. Тэгээд би сүүлдээ тахаа хагалгаа хийгээд өгөөч тэгээд би тэгэж гуйсан. Тэгээд дээрээс нэмчнээс би гаднаас миний нөхөр нэг бол ээжийн нэг нь оруулаад өгөөч гэхэд оруулж өгөөгүй. Төрхөрөөрөө гадны хүнийг оруулдаггүй. Тэгээд нөгөө нэг татдаг багжаар нь бол ер нь эмнэлгийн заавраар бол 2 3 тэгж татдаг гэж би хүнээс тэдэн дотор эмчнүүдээ сонсож байгаа хгүй. Тэгтэл 6 удаа татаад тэгэн гутаа ингээд нөгөө нэг татсан юм ингэж өсрээд ингээд бүр тэр кюктийн умаагаас ингэж өсөрч гарч ирж байна гэж хаа. Тийм амар хүчтэй ингэж өсрөгч татаад тэгээд сүйд нэг цэнхэр өсвэрт хийж 6 дахь удаа дээр нь таасрагчнууд нь бүртгэлсэн 6 дахь удаа дээр нь цэнхэр өсвэр тэр багжуураа хийж нэгээс чинь жаахан аашлах хооронд оюун дэлгэр гэдэг эмч яг гарч явах хооронд нураа тэгээд нөгөө согтын эмч яргалж явах хооронд тэр оюун дэлгэр эмчил миний хоёр хүүхдийн юу хоёр тал аймаг аварсан. Би тэгээ зарим асрагчнууд нь бол данаа хүүхдийн толгой хагарлаа штэ гэсэн чинь тэгж өөж салгасан гэсэн тэр эмчийг. Би тэр төрсний дараа нэг сүүлэгч надад утсан байхгүй чи аав нь. Аав нь бол чи хүүгээрээ үзүүл яасан бэ? Хүүчин жаахан толгойнхаа хадалтаа толгоондоо ийм юмтай галлаа. Энэ тэр гэдгсэн байхгүй. Тэгэхээр би орсон юм. Орсон чинь тэр Сүрэнжав юм чинь бас байсан хажууд нь очиод үзэхэд би бас нэлээд сайн хачмалсан л та. Тэр нэлээд хадалтаа анхаарахад нэг өөрөө анхны хүүхдээсэн. Анхаарахад нэг амар сонд юм толгойнхаа нэг талтаа нэг бондгор юмтай нөгөө нэг талтаа нэг бондгор юмтай. Тэр би тэгсэн чинь нөгөө Сүрэнжав чинь энэ одоо яадан толгой молгондоо юм орохгүй гэсэн чинь наа чинь зүгээр чинь их н анхны төрөл төр ингээд иймэрхүү юм боллоо гэдэг жийсэн юм. Тэр сүүлэгч нь хэлжсэн. Тэр Сүрэнжав юм чинь ингээд жаахан халамцуу сохтуу ингээд тэр хүн чиний их нэрд чинь үлийн хүчрхэг одоо алавдаж юм хийлээд бид нэр бойл гэсэн чинь болсонгүй жаахан халамцуу байсан тэр аппарат сүүлийн аппарат гэдэг нь аппарат үзүүлсэн л дээ. Энэ аппаратаар татуулсан гэд. Тэрийг болохоор 1-2 удаа хэрэглэх ёстой юм байл дээ. Ихийн хэвлэлийг доошлуулахын тулд тэгсэн чинь тэр чинь яагаад гэхэлэр чинь 5-6 удаа тэрийг соруулсан. Соруулахдаа тэр чинь ингээд наалддаг юм байлээ дээ ингээд наалдаад тэгээд татхаж чинь тэр хүүхдийн толгоноос салаад өсрөөд исэн гэдэг байгаа байхгүй. Тэр хүн татчихсан тэр эмч нэртэй хойшоо саваднууд босч ирэл дахиад залгаад дахиад татаад исэн гэж. Тэгэхээр чинь тэр чинь 6 удаа тавихад чинь тэр нийл хөвч нь угаас толгоч ясгүй шүү дээ. Яс байлаа гэж ямар хэлтэй ясаагүй шүү дээ. Тэр л ингээд яс мастан ингээд хомболгоцсон юм уу зүгээр дээдл наадлантан болгоцсон юм. Тэр их надад мэдх юм алга. Тэгээд дараа нь манай ихнэр өөрөө тэгж хэлсэн. Энэ одоо ингээд намаа ингээд доромжллоо. Чи тэр Монгол залуу олсонгүй юу? Энд казах залууд юу вэ гэж яваа юм. Энэ тэрэг тэгж хэлсэн байлээ. Тэгээ би эмчтэн шууд очсон л доо чи ингэж байгаа юм. Энэ яс үндэсний ялгаа гаргаж байгаа юм гээд очсон чинь өө би тэр чинь зүгээр тоглоод хэлсэн шүү дээ гэдсэн юм. Тэгээ өвдөж байгаа ингэж байгаа хөх гэж байгаа удаа ингэж тоглолт юм чинь намайг уушлаараа л хичээл ингээд яваад байгаа гэж. Яг бүр яг хүүхд төрснийхэн дараа та яг хүүхдээ харсан те. Тэрнийхэн дараа яг ийм байдалтай болчлаа. Яагаад ингэвэ? Яагаад буруутгаа гэж та яг эмчтэй уулзсан баг. Тухайд эмч танд юу гэж хариулсан? Тий уулзсан. Яагаад ингэж вэ? Энэ яагаад ийм болчихоо гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь наад энэ аппарат нь ийм болгодгийн наад нь бол зүгээр хүний хууханд л нөлөөд цаанаа бол нөлөөлөхгүй гэдэг байгаа байхгүй. Тэгэж хэлсэн лээ яг би тэгж ошоо заах. Энэ одоо энэ цааталтай хүний толгоонд ямар нэг нөлөө үзүүлэхгүй юу гэсэн чинь наад ямар нэг нөлөө байхгүй. Зөвхөн наад чинь зөвхөн наадлынхаа хуухандаа л нөлөөлнө гэдэг байгаа. Тэр чинь ингээд тухаараа ингээд татсан юм чинь хууханд гэдэг чинь тэр хуух гэж хуух байхгүй шүү дээ. Таны анхны хүүхдийн байдалтай боллоо. Эмчийн хариуцлахгүй байдал бүр согтуугаар ихийн амарчулсан те. Энэ байдалд та хэрэг гомдолтой байна. Би маш их гомдолтой байна. Яагаад гэж тэр чинь бүр энэ хорвоо чинь хүний амьтаа холбоотой юм шүү дээ. Тэр нэг хүний ингээд жишээ нь тэр чинь зөвхөн миний ихнэр л биш 40 олон хүний төрүүлж хүүхд гаргана шүү дээ. Тэгэхэд чи бүгдэнд нь согтуугаар оролцдог юм бол тэгтээ маш гомдолтой энэ тэр Сүрэнжав багш эмчт нь. Тэгээд зүгээр уучлаарай гэдэг байгаа байхгүй. Уучлаарай л гэдэг чийлээ бодож байгаа. Яа юу тэр яг гудамжинд зодтолсон байсан бол болжлаа би заа 90 хүн шиг зодтолтлаа уучлаа ингээд яваад өгч. Тэр хүүхдийн ирээдүйн хариуцах юм. Тэр хүүхэд одоо өнөө маргааштай зүгээр уучлаа гэхэд тэр ирээдүйдээ тэр ямар нэгэн тархины толгойдоо даралтаа ч юм уу энэ цуцсандаа ямар гэмтэлтэй байж болно шүү дээ.
гарч байгаа гэдэг төвдөн шүү. Яваа юу. Нэг юм гацсан. Гарч байгаа төвдөн шүү гарч байгаа. Тосгоо бормайтай. Госгоос шин хан ирдэг шин. Хан дөрөвдөө сонгож. Халаага бараг бормайтай. Бормайтай шүү. Госгоос. Эцэжсэн чадсан төрөмөө. Үзэгчтэй бид бүхэн яг өнөөдөр 9 сарын 9-ний өдөр 17 цаг орчин болж байна. Бид бүхэн одоо яг эрүүл мэндийн газар дээр хүрэлцэн ирээд байна. Өөрөөр хэлбэл яг одоо эрүүл мэндийн газар дотор эрүүл мэндийн газрын дарга, нэгдсэн мэдгийн дарга мөн түншлэн холбогдох албан тушаалтангууд маань хурал хийж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Эсболот гомдоорч Эсболотын гомдлын мөрөөр хурал хийж байгаамаа. Ингээд тухайн өдрийн их барьсан сүрэнжээ эмчид яг ямар хариуцлага хүлээлгэх вэ? Ямар хариуцлага ноогдуулах бол энэтэй холбоотой мэдээллийг эрүүл мэндийн газрын даргаас бүгдээрээ авцгаая. За би өнгөрсөн хагас өдөр Улаанбаатар хотоос ирсэн. Улаанбаатар хотод байхдаа энэ тухай бас шуган манайх гас мэдээлсэн байна. Улаанбаатар хотод байхдаа сонссон. Эренгүүтээ манай аймагт улсын наадам болж хагас мэдсэн тэнийг өнгөрлөд өнөөдөр өглөө орж ирээд тэгээд болсон явдлын тухай дэлгэрэнгийн мэдээлэл авсан бид нар. Тэр 4 сарын 9 сарын 4 өдөр ирээд амарчсан цулаагид эхийн ээжтэй нуулсан. Тэр амарчсан эхийн нөхөртэй уулзсан. Тэгээд нэгдсэн эмнэлгийн төрх засгийн эрхлэгч оюун дэлгэр тэр өдөр байсан тэр бага хэмжээ их баригч сүүлч нарт бүгдэнд уулзаад энэтэй яг болсон үйл явдлын тухай бүрэн мэдээлэлтэй болсон. Тэгэд нэгэнтээ тэр ажлын байранд арх уусна хамгийн ностой зөрчлөөсөн. Тийм учраас бид нар хуралдаад нэгдсэн эмнэлгийн дарга, БС-ийн эмчилгээ хэрэглэсэн орж дарах ажиллагааг манай эрүүл мэндийн газрын гэлцийн дарга нарыг байлцуулаад тэгээд төрх засгийн эрхлэгч оюун дэлгэр Гамбат Сүрэнжав тэд нарыг баялцуулаад өнөөдөр хурлаа хийж манайх бол эрүүл мэндийн газар бодлого барьдаг. Тэрнээс биш яг тушаал гаргадаг. Болсон үйл явдлыг бүрээр ажиллаж тэр хүүхдийн аав нь одоо бид нарт өөрчлөлт гаргаж ирсэн. Тэр өөрчлөлтийн дагуу шуурх арга хэмж авлаа гэж бодож байгаа. Нэгэнтээ тэр их төрх үед бол сүрэнжээ эмч согтог байсан гэсэн гомдол гаргасан. Тэрийг бол асуулгаад тэр 4 5 6 хүнээс асуулаа. Тэрийг бол сүрэнжээ эмч өрөөш гэсэн би арх уусан үнэн гэд хэлж ирсэн. Тиймээс бас ажлын байранд арх уусан хүнийг ажилуулах Монгол Улсын хуулийн байгаа манай аймагт ч гэсэн тэгээд нэгдсэн эмнэлгийн дотоод журмч гэсэн байгаа. Манай эрүүл мэндийн газрын дотоод журмч гэсэн байгаа. Ажлын байр дээр арх уусан хүнийг ажилуулахгүй гэсэн. Тийм учраас бид нар тэр сүрэнжээ эмчийг одоо ажилласаа халах саналыг нэгдсэн эмнэлгийн эрх эмч БС-нд боломжуулж байгаа. Яг тухайн өдөр яг ямар зөрчил гарсан бэ? Жишээлбэл хил амаар доромжилсан гэсэн бас ярианд гарч ирсэн эцгийн гомдол гарсан л да. Хил амаар доромжилсан гэх. Яг энэ дэр ямар нэгэн нотлох баримт энэ талаар ямар хариулт байна одоо хүнээс? Нотлох баримт гэхлээр яг жинхэнэ одоо ямар нэгэн бичлэгийн төр бол байхгүй бах та тийм ээ. Гэхдээ бол улсууд бол хэлжсэн л да. Сүлэгчнэр бол тэр хүнийг хил амаар доромжилсан гэдгийг бол гэрчиж чадчих жоо. Сүлэгч нар нөө? Тий. Тэр үед бол тийм юм ярьж ирсэн гэдгийг хэлж илээ. Бид бүхэн дөнгөж сая Баян-Дулгийн аймгийн эрүүл мэндийн газрын дарга Аг жархантай хэсгийн хугацааны яриа өрнүүллээ. Өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн хуралдаанаар тухайн өдрийн хариуцлага алдсан тэр Сүрэнжав гэж эмчтэй холбоотой саналыг дэвшүүлсэн байна. Энэ санал маань өөрөөр хэлбэл юу гэх юм бол эмчийг ажлаас нь халах гэсэн ийм санал гаргасан байна. Өөрөөр энэ шийдвэрэнд биелээ олно гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь бид бүхэн энэ эмчид ямар хариуцлага ноогдуулах вэ гэдгийн гол биш юм байна. Өөрөөр хэлбэл маргааш энэ хүүхдийн ирээдүй юу болох вэ? Энэ хүүхдэд ямар эмчилгээ хийх вэ? Энэ бүхнийхээ хариуцлага гэдэг том асуудал бол бидний өмнө бол үлдээд байна. Энэтэй холбоотой эрүүл мэндийн байгууллагын маань дөрвтэй арга хэмжээ авч энэ хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад хамааг хүч чадлаа дайчлан гэдэгт бид бүхэн итгэж байна.